яг уу улс төрийн намын одоо үйл ажиллагааг бас тий өөр нэг намын дарга бол бас заахгүй л дээ тий. Нэг улс төрийн намынхаа ямар үйл ажиллагаа явуулахыг нөгөө улс төрийн намын дарга бол заадаг нь өөрөө зохимжгүй байх. Гэхдээ одоо жишээлбэл эрх баригч намын дарга нь улсын хурлыг чуулганыг удирдах байгаа нь өөрөө зохимжгүй байна гэдэг асуудлыг л тавьж байгаа. Тэгээ гол нь энэтэй холбоотой хуулийн төслийг бол боловсруулад өргөн барьсан байгаа. Харамсалтай нь энэ хаврын чуулганаар хилцэх асуудлын дараалалд ороогүй байна гэдэг зүйлээр асуудал тавьж байгаа. Тийм учраас бүгөөс энэ хуулийн төслийг нийт аралтай хилцэж батлаад хуулийнхаа дагуу одоо Ардын намын дарга нь улсын хурлын дарга хийхгүй энэ нөхцлөө бүрдүүл бүгөөс одоо өөрөө сайн дураараа тий өмнө энэ ажлаа өгөө гэдэг ийм л одоо улс төрийн шаардлага тавьж байгаа. Тэгэхээр миний хувьд бол одоо бүлгийнхаа тавьж байгаа байр суурьтай бол санал нэг буюу бүлгийн байр суурьаа дагаж байгаа. Өмнө бас их хурлын дараагаар амар эсгэлэн ажиллаж байгаа үед танаа бүлгийн байр суурь нь тодорхой байсан шүү дээ. Аль нэг намын дарга парламентыг өдөртөн зохимжгүйгээд тэгээд амар эсгэлэн дарга бол ер нь ажиллаа өгч ийсэн. Үүний дараа одоогийн их хурлын дарга учрал бол 11 сарын 15-нд намынхаа дараагаар сонгогдоод 5 хоногийн дараа их хурлын дарга сонгогдож ийсэн. Тухайн үед танаа бүлгийн 19 гишүүн тэрнүүд таны нэрээс дэмжиж ийсэн юм билээ шүү. Тухайн үед яагаад дэмжиж ийсэн? Үгүй яг тэгээд тухайн үед чинь нэгдүгээр тэр хуулийн төслөө ярилцаж тохиролцсон шүү дээ миний ойлгож байгаагаар. За ямар ч үсэн эхлээд хуулийн төслөө одоо өргөн барьчи. Тэгээ энийг нийт аралтай хилцээд батлаа тэгээ хуулийнхаа дагуу болгоё гэсэн тийм үү? Тийм тохиролцоо байсан гэж ойлгосон. За тэгээ тухайн үед бол бас одоо улс төрийн том шийдвэр гаргасан улс орны төлөөх шийдвэр тэр нь юу гэвэл төсөв батлагдах гэжсэн тий. Тэгээ төсвийг бол бас одоо улс төрийн акц хийж бойкотлох юм бол энэ чинь эргээд улс их орны маш онцгой юм асуудал болж хувирах учраас тэрэн дээр бол нэгсэндээ улс төрийн нам ардсан нам бол буулт хийгээд за ямар ч байсан те энэ хуулийн төслийг минь нийт яралтай одоо баталж өгөөрөө тэгээ хуулийнхаа дагуу асуудлаа шийдээрээ одоо бол яг одоо улсын төсвийг нь те явуулахын тулд энэ удаадаа дэмжье гэдэг ингэсэн юм л зарчмын бараг одоо тохиролцоо гэх юм уу байсан. Энэ дээр бол тийм буруу зүрх юм бол байхгүй. Харамсалтай нь одоо энэ хаврын чуулганы хилцэх асуудлын дараалалд нөгөө намар тохирсон тэр хуулийн төсөл нь байхгүй байгууд чинь энэ Ардсан намын зүгээс хийж байгаа улс төрийн ийм одоо үйл ажиллагаа. Энэ хаврын чуулганаар өмнө бас нэлээдгүй чухал хуулийн төслүүд байгаа ш. Татварын багцуул, за нийгмийн дадлах хууль бус гүрэн 3 ах хууль гэдэг. Одоо ингээд танай намын бүлэг бол ингээд акц чинь эрх баригч нам бас эрцээ бүрдүүлж чадахгүй юм суугаад байгаа шиг. Одоо ингээ хоёр намын буруудын үйл ажиллагаанаас болоод тэгээд улс орны амьдрал ингээд бус төрийн үйл ажиллагаа, парламентын үйл ажиллагаа гацаанд орчлоо шүү. Эрх баригч нам бол юун төлөө эрх баригч нам бэлээ? Олох болсон. Тэр хангалттай эрцээ сайн бүрдүүлээ чуулганы хурлаа хийгээд ямар ч асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. 68 гишүүнтэй шүү дээ. Улсын хурлын чуулганы эрц 64-оор бүрдэж байгаа. Тэгэхээр 64 хүнээ цуглуулад дурын хуулиа дуртай байдлаараа батлахад бол бүрэн боломжтой. Тэр энэ бол хэрвээ эрцээ бүрдүүлж чадахгүй бол энэ Ардын намын өөрийнх нь л асуудал. Дээрээс нь энэ Ардын намд хамтарч засаглаж байгаа хоёрч нам эвсэл байгаа тий. Одоо иргэний зэрэг нам байна. Нүүр хүн нам байна тий. Тэгэхээр одоо хангалттай эрц бүрдүүлэх боломж байгаа. Тэгэхээр энэ нэг асуудал үүсгэхээр л Ардын нам маань одоо Ардсан намаас болоод байгаа юм шиг нийгмийн уур амьсгалыг тийшээ чиглүүлдэг нь бол маш буруу. Тэгж ярих юм бол бас л одоо өнгөрсөн үед ингэдэг тэгдэг гэдэг нэг юмнууд биенийхээ эсрэг яриад байна л та. Тэгэхээр бүр ингээд буудан тавьчихсан тий. Чуулганы хаалган дээр шаххан буудан тавиад урт хугацааны бойкот зарлж исэн түүхийг би бол санаж байна. Тэнд бол одоо миний санджаар баг нэмдэж дарах тий улсын хурлын гишүүд спикер асан нэмдэж дарах бөгөөд бусад Ардын намын гишүүд чуулганы үйл ажиллагааг бойкотлоод завсарлагаа аваад маш удаан хугацаанд бойкотлж исэн юм тохиолдол байдаг. Энэ бол ерөөсөө энэ улс төрийн амьдралд өрнөдгөл процесс. Энэ бол нэг тийм улс орны эрх ашгийг л ерөөсөө эвдээд байгаа, алаад байгаа юм ердөө байхгүй. Өмнө бодлож исэн тэр процессыг хийхээр энэ удаад одоо энэ сошиал гэдэг нэг ийм платформыг ашиглаж ингэж байнгын нөгөө шүүмжлэлтэй хандж байгаа аливаа асуудал тавьж байгаа улс төрийн хүчнийг ингэж матарлах ийм асуудлыг л маш системтэйгээр хийдэг болчлоо. Тун харамсалтай.